За сайн байцгаана уу манайхан. Ингээд өнөөдөр дахиад нэг шинэ бичлэгээр уулзах байгаадаа маш их баяртай байна. Өртөө л тоогооч болно маань эхэлж байна. За өнөөдөр бүгдээрээ юу хийж сурах вэ гэхээр овёосоор тарган дээрээ хийж идэх гранулаг хийж сурнаа. Эрүүл илүү дутуу сахар тосгүйгээр хамгийн бага сахартай, хамгийн бага нүүрс устай тийм эрүүл гранула хийж идэнэ. Дэлгүүрт зардаг нь болохоор ямар тосонд хуурсан нь мэддэхгүй те. Тэгээд илүү их хатаасан жимс, илүү их сахарын орц ихтэй байгаад байдаг. Тэгээд одоо яг орцонд нь юу орсныг мэдэхгүй учраас би бол гаднаас ерөөсөө худалдаж авч иддэггүй. Тэгээд өөрөө хийгээд идчихдэг гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр одоо би та нартай хамгийн энгийн шарах шүүгэнд биш гарын доорх материалаар хариулын тавган дээр хийх аргыг зааж өгнө. Ерөөсөө бараг 10 минутын дотор болно. 10-15 минутын дотор л болно. Тэгээд бүгдээрээ одоо хийж эхлэе. За би болохоор грек йогуртын дээр хийж иддэг. Тэгээд манай нэг шав маань надад сая брокер тавсан гэдэг ийм тараг бүрэгч надад бэлгэлсэн баггүй. Тэгээд би одоо эндээ грек йогуртаа хийж байгаа. Тэгээд маргааш өглөөний цайндаа грек йогурттай гранулагаа идье гэж бодоод тэгээд одоо яг хийх гэж байгаа учраас ингээд бичлэг хийхээр болсон. Тэгээд одоо бүгдээрээ ямар материал ордог, яаж хийх талаар бүгдээрээ эхлээд харцгаая. За өнөөдрийн гранулын орцонд маань алмонд, хушиг, тэгээд бразил самар, овёс, тэгээд энэ ийм нэг ургамлын ийм сироп байгаа. Та нар энэний оронд maple syrup буюу нэг агч модны шүүс ашиглаж болно. Зүгийн болоос ашиглаж болно. Гэхдээ maple syrup байвал илүү зүгээр. Энэ болохоор калори 0 ийм одоо сироп гэсэн үг. Сахарны оронд хэрэглэнэ. Тэгээ нүүрс ус хэмжээ байгаа ч гэсэндээ калори 0 учраас энэ ерөнхийдөө эрүүлдэ орно. Маш бага дозтой жижиг цааны халбаар 3 тусдад орох учраас энэ аль болох эрүүл юм сонгосон байгаа. За тэгээд далайн давс орно. Тэгээд синамон орно. Нутаг синамон. Тэгээд би самурнуудаа болохоор ингээд хэрчээд бэлдсэн байгаа төрүүлээд та нар мань болохоор амтлагаагаараа дээрээс нь коконатын нэг хэрцсэн үйлдвэр байдаг шүү дээ. Коконатын холтос гэх үү? Тийм юм. Тэгээд дээрээс нь хатаасан жимснээс баг зэрэг оруулж болно. Миний хувьд бол хатаасан жимс ерөөсөө хийдэггүй. Энэгээр одоо сахарлаг хамтын энэ сироптоос авчиж байгаа учраас нэмэлт калори нэмэхгүй бол хатаасан жимс ерөөсөө нэмдэггүй гэсэн. Самурнуудаа бас өөрийнхөө амтлагаагаараа бас янз бүрээр нэмж болно. Миний хувьд бол яг байгаа материалууд нь яг ингэж таарч байна. За би хэмжээг нь доод description хэсэгтэр оруулах учраас та нар маань тэндээс тодорхой хэмжээг нь харж болно. Орцын илүү дэлгэрэнгүй бичнэ. За ингээд бүгдээрээ гранулагаа хийж эхэлцгээе. Энэ дэр нэмэлтээр одоо нөгөө MCT тос орно. MCT тосон дээрээ коконатын тос хийж болно. Бас шар тос хийж болно. Миний хувьд MCT ойл байгаа учраас энэ MCT ойлоо хэрэглэнэ. Коконатын тостой байгаа хүн нь тэрийг хэрэглэж болно. Шар тостой хүн шар тосоо бас хэрэглэж болно. За ингээд бүгдээрээ эхэлцгээе. Ингээд дунд зэргийн гал дээр эхлээд тайруулын тавгаа халаана. Тэгээд жоохон халаад ирэхээр нь бүгдээрээ тосноосоо хийн. Тосноосоо амны халбаар нэг халбыг хийхэд болно. Коконатын тосыг нөгөө цагаан тийм сарцуу тосоор нь хийж ивэл тэрийгээ сайхан хайлуулад бүтэн цагаан хайлуулад эхэлнэ. За ингээд одоо нэлээд халчлаа. Одоо галаа жоохон бууруулж агаад овёсноосоо эхлээд хийнэ. Овёс, самар, синамон дэс жоохон л ихэд бол. Давс маш бага. За ингээд нөгөө сиропноосоо жоохон чихэрлэг амтгахын тулд энэ одоо нэг өсөндөө сахар орлуулж байгаа гэсэн үг. За одоо ингээд цагаан хурна.
ийм гой зөөлхний силикон халбаар ер нь юм хийж явуулах зүгээр хайруулын тавх чинь тэгэхгүй бол амар хурдан түлэгддэг болчих гээд байдаг шүү дээ тий. Ингээд дээрээ 8-10 минут хуурж алтан шаргал өнгөтэй болтон хуурчаад тэгээ дээрэс нь нөгөө хатаасан жимс тэгээ коконатын тэр олцсон хийх юм болох юм бол гаргаад хөргөсний араас хэрэгрээ тэхгүй бол нөгөө хайлчна нэлээ хөргөж байгаа тхийн. Нэлээд жоохон хатуу алтан шаргал бүр ширхэг бүрчлэнгээрээ гоё салаад гоё болоод тэрнэ. Яг болоод ирэхээр нэт. Амар гоё нэрчж байна. Их хүчтэй гал дээр түлэгдээд энэ яг хийж хахад нөгөө синамоны өнөр бүр амар өнөртдөө шүү. Дунд зэргийн гал дээр л төвчээртэй. Гээ сайхан хуурн түлэхгүй хүн шиг. Айгүй их материал хийж байгаа учраас нөгөө хийсэн уурхан албаг тос чинь бүр аль хэдийн ингээ шингэсэн байгаа байсан да. Тэгэхээр байнгын хөдөлгөж хуурж авах бол аль нэг хэсэгтээ түлэгдэх гээд байдаг шүү. Түлэгдчихвэл түлэнгийн амт орчин. Янзын гоё нэрчж байна. Одоо ерөнхийдөө гоё шаарлж эхэлж байна. Танаас харагдаж байна. Ийм гоё. Одоо ингээд зах хэсгээр төлөгдөж эхэлж байгаа байхгүй шаарлаад. Тэгэхээр ингээд зах хэсгийн дандаа гол руу ер нь хайруулын тавганы чинь сонголт нь ийм том далбар илүү том хүрээтэй байх тусмаа сайн. Хомбор жижигхэн болоод ирэх юм бол энэ нөгөө нэг ихтэйд сайн жигд хуурагддаг юм лээ. Би бас зөндөө тэгэж үзчихсэн. Болохгүй нэг бүхэл айгуу сонирмолчтой юм лээ. Тэгээ болохоос өмнө доод хэсгүүд нь төлөгдөөд айгуу тийм сонир онцгүй юм лээ. Ер нь бол ийм даалгавар том байж хата яг гоё жигд гоё болдог. Тарган дээрээ бүгдээрээ одоо энийг хийж идэхтэй. Тараг нь нэг 80%-тай одоо энэс нэг 20%-тай хийхэд бол энэ чинь айгүй их нэг самар овёс орцсон байгаа учраас айгүй их тэжээлэг тослог ихтэй болж байгаа. Грек йогурт чинь өөрөө иссэн учраас бас эслэг айгүй өндөртэй, уурга өндөр болчихж байгаа. Одоо грек йогурт гэдэг чинь ер нь бол энгийн плейн тарагийг уснаас нь салгаад эслэг уурга хоёрыг ялгаад авчиж байгаа гэсэн үг байхгүй юу? Илүү өтгөн байдаг штэ тий. Шар сууг нь ялгаж аваад. Тэгэхээр тэрэн дээрээ одоо энэ их тослог байгаа самар чинь илүү айгүй сайн чанартай тос. Тэгээд овёс чинь бас уургатай, үүрс ус эслэг болоод байна. Тэгэхээр грек йогуртаа болохоор энэ 80%-тай, энэс ер нь 20%-тай байхад хангалттай байдаг. Тэгээд та нар дээрээс нь одоо алим хэрчээд хийж болно, самрын тос жоохон хийж болно. Ер нь бол их тослогоор баялаг, уургалаг энэ бол хамгийн бест өглөөний хоолхгүй юу. Тэгээд та нар маань заавал энийг хийж турш үзээрэй. Их амархан байгаа зү ингээд болоо. Яг гол нь хөргөх хэрэгтэй. Тэгээ шилэн савнд хийгээд гой хадгалаад энэ бол зөндөө уудна гэсэн үг байхгүй. Тэгэхээр хоёрхон одоо 4-ний нэгтгэл хийн гэсэн үг байхгүй юу? Таргатайгаа өглөө идлээ гэж бодоход тэгэхээр чинь айгүй уудна. Хүүхдүүд айгүй туртай байдаг. Ер нь том хүмүүс ч туртай байдаг. За энийг ингээд болголоо. Одоо ингээд хөргөн. Бүгдээрээ гоё ийм гоё алтан шаргал өнгийн гранулатай болж авлаа. Цангас жимс хийдэг штэ хүмүүс те. Би болохоор ерөөсөө тийм хатаасан жимс нэмдэггүй ямар ч юм да үзэн сахар айгүй өндөртэй байдаг болохоор. Гол нь би сахар орлуулагч сироп нэмсэн учраас тиймэрхүү нэмгүйгээд байгаа. Хэрвээ тийм ийм одоо сироп хэрвээ хэрэглэхгүй гэх юм бол тэдрээс цангас жимс үзэн ментрээс жоохон нэмж болно. Тэгээ би болохоор тиймэрхүү юм идэхэр гиз жоохон дүүрэх гээд байдаг учраас нэмсэнгүү.
Энэ одоо тэгтээ хайрлын давгч зөндөө халдсан байгаа учраас нэлээд хөөрхөн хүртэл нь хөдлөж явахгүй бол энэ бас доороо түлэгдэн шүү. Өөрийнхөө хийсэн тарган дээр өөрийнхөө хийсэн гранулаг хийж идэх гээд идэх гэж байна. Oh my god! Wow! Ойлгох хаа. Энэ одоо барьж байгаа энэ тараг маань болохоор энэ хоёр дахь ээлж ахгүй юу? Би өмнө нэг хийсэн байгаа. Тэгээд тэрэн дээр одоо энийг хийж идэж амсч үзсэн. Тэгээд өглөө бас дахиад хийж идэж үзсэн. Одоо бүгдээр амсч үзье. Crunchy гэж ярьдаг тийм шажгараар бүрийн гоёсон. Та нар заавал нэг турш үзээрэй заяа. Би одоо гоё аюулчаад та нарт үзүүлье. За одоо таргаа хийчихсэн. Хөлдөөсөн жимс. Та нар өөрсдийнхөө сонирхлоор хийж болно. Би болохоор зүгээр байгаа юмараа л хийж байгаа. Энэ бүрхэн гоё боллоо. Ингээд гоё хутгаад идэндээ. Өнөөдөр ч бас надтай хамт байсан та нартай маш их баярлалаа. Ийм гоё гранула хийж сурлаа бүгдээрээ. Тэгэхээр одоо бүгдээрээ цаашдаа яах ёстой блэ? Subscribe хийгээд Instagram-ыг бас дагаад тэгээд бас лайк, комментаа ерөөсөө мартаж болохгүй шүү. Заавалжгүй коммент сэтгэлээ үлдээ гэдэг заяа. Тэгээд хэрвээ хийгээд туршиж үзсэн бол бас ямар болсноо надтай бас заавал хуваалцаарай. Instagram руу DM бас бичиж болно. Subscribe битгий мартаарай. За ингээд бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Би одоо ингээд энийг эдчихэд унтлаа. Баяр таа.